Эрүүлийн амьдралын төлөөтэй ураатай Мон Симэсангийн ээлжир шинэхэн подкаст эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаард Монгол натур мэд уламжлал цэргийн засах төвийн зөвлөх хэмж дэлгэрмээ оролцож байна. Тэгээд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хоёулагийн ярилцах сэдэв бол цэргийн засах хэмжлэгээ. Тэгвэл хоёлаа подкастынхаа эхний асуултыг цэргийн засах хэмжлэг гэдэг нь юу юм? За амбулаторын цэргийн засах хэмжлэгээ бас тусдаа яригадаад байдаг. Энэ хоёрын ялгаа нь юу вэ? Яг цэргийн засах нь яг ямар юм төрлийн хэмжлэгийг ярьдгийг гэдэг талаар хоёлаа хэлвэл. Тэгэхээр цэргийн засах хэмжлэгээ гэдэг бол ямар нэгэн өвчин эмгийн гэмтлийн дараа тийм ээ хүүхдийн тархинаас ажил цус харуулж гэдэг юм уу мэдрэл малчингийн өвчнөө төрөл бүрийн ясны хугарлуудын дараа тэр хүний өвдөөгөө байсан үеийнхэн төвшөнд үйл ажиллагааны чадварт нь ойртуулах төхүүлэх хүрхэж чиглэсэн юм эмчилгээ хийдэг. Тэгээ цэргийн засах хэмжлэг нь бол дотроо бол хэвтүүлийн эмчлэх цэргийн засах хэмжлэгээ мөн амбулатороор эмчлэх гэсэн юм хоёр янз байдаг л да. Тэгээ амбулаторын эмчилгээ нь бол өвчтөн маань эмнэлэг твтгүүгээр өглөө эмнэлэгтээ ирээд эмчилгээгээ 30-60 минутын хугацаанд хийлгчээд буцаад гэрлүүгээ явдаг ийм тусламж үйлчилгээг амбулаторын цэргийн засах хэмжлэгээ гэдэг. Энэ нь бол урт удаан хугацаанд үргэлжилдэг юм онцлогтой байгаа. Эмчилгээнд ер нь хэр удаан амрагдвал үр дүн гардыг цэргийн засах хэмжлэгч гэмтлийн дараах эмчилгээ учраас хүмүүс хөвчлэн хэр хугацааны дараа эдгэрэлт явагддаг ч юм уу те үр дүнгийн талаар. Тэгэхээр цэргийн засах хэмжлэгэнд бол манай хүмүүсийн нэг буруу ойлголт нь болохоор зэрэг 4-5% явчаад үр дүн гарсангүй гэд ингээд байдаг. Гэтэл нэг өвчнийхээ үе шатаас хамаарат өөр байдаг. Жишээлбэл цочмогоор гинт өвдсөн тохиолдолд дор хаяж 5-7 удаа эмчилгээнд явна. Жишээлбэл архаг нурууны өвдөлтөй ч юм уу архаг мөрний өвдөлтөй хүмүүс бол дундчаар 10-аад удаа эмчилгээнд явна. Месслийн дараа тийм ээ хиймэл үе сальсны дараа нурууны мессэлд орсны дараа энэ төр бол дор хаяж 15-аас 20 удаа эмчилгээнд явж цэргийн засах хэмжлэгийн үр дүн гардаг байгаа. Ерөнхийдөө эмчилгээний үе шат гэдэг нь ер нь хүмүүс дээр ихвчлэн яаж ажиглагддаг вэ? Эмчилгээний төрлөөд ч юм уу ямар төрлөөр хийгддэг цэргийн засах хэмжлэгээнүүд байдаг вэ? Ер нь цэргийн засах хэмжлэгэнд хэвтүүлийн эмчилгээ буюу амбулатороор ярьж байгаа хүмүүс бол гэмтлийн дараах хугарлуудын дараа байж болно, месслүүдийн дараа үе сайсан месслийн дараа байж болно, мөн толгуур өрхтөн нуруу хүзүүний месслийн дараа, мэдрэл дарагдал чөлөөлөх месслийн дараа, мөн тархины харуул тархины хавдар ахуулсан ч гэдэм үү тийм ээ, нугасны гэмтлийн дараах хүмүүс ихвчлэн хамрагддаг байгаа. Нэг курс эмчилгээ барагцаагаар хэр удаан явагддаг. Нөгөө цэргийн засах эмчилгээ чинь өөрөө заавал хэдхэн хоног хийгдээд эмчилэгдэхгүй гэж байгаачлан ихвчлэн ер нь курс эмчилгээгээр байдаг баг. Тэгэхээр курс эмчилгээний талаар хоёлаа ярилцлаа. Тий. Тэгэхээр зэрэг юу л да түрүүн би бол бас нэг тодорхой хугацаануудыг бол дурдсан байгаа тийм ээ. Тэгээд өвчнийхөө биеийн байдлаас хамаарат улиралдаа нэг удаа ч юм уу эсвэл хагас жилдээ нэг удаа эсвэл жилийн дараа ирдэг ч юм уу тодорхой юм татамжтай байгаад байдаг. Жишээлбэл нугасны гэмтэлтэй хүмүүс бол нэг жилийн дотор бол угаасаа нугасны гэмтэлтэй хүмүүс чинь зочим үеийн өнгөрөөд бие даагаад тэрэгцэл дээрээ суугаад сураад ингээд ирдэггүй байхгүй юм лээ. Тэгтээ бол нэг жилийн дараа ирж заавалч уушгины амьдралын багтаамжаа ч юм уу давсаг гэсэн үйл ажиллагаа бол хянуулах шаардлагатай ч гэдэг юм уу тодорхой юм татамжуудтай байдаг. Үр дүн нь үр дүн нь бол ерөнхийдөө бол цэргийн засах хэмжлэгэнд бол 3-4 удаа явсны дараа бол үр дүн бошоод мэдэгдэж эхэлдэг. Тэгээд амбулатороор явж байгаа тохиолдолд бол 14-өөс 21 хоногийн дараа эмчилгээ дуусах үед бол үр дүн нь бол нэлээд мэдэгдэж эхэлдэг. Тэгээд цэргийн засах хэмжлэгийн нэг онцлог нь хийгдэж байгаа үед үр дүн гарахаас гадна хийгдсэнийхаа дараа тодорхой хугацаанд үр дүнгээ хадгалж идэг юм онцлогтой байдаг. Эмчилгээний явцад юуг анхаардаг вэ? Өвчтөн маань За тий. Энэ үед бол ялангуяа цэргийн засах хэмжлэгэнд бол хөлгөөнцөл эмчилгээ илүү ингээд зөнхөлдөг. Тэгэхээр зэрэг хөлгөөнцөл хийсний дараа өвдөөд миний хооч сэтэрчлээ тий. Би өвдөөд болдог ч юм уу гэд хүмүүс их тийм өгүүлэмж гаргадаг. Тэгэхээр энэ үед юуг анхаарах вэ гэхээр зэрэг мэдээж хөлгөөнгөө удсан байгаа юм хөлгөөд ирэхээр өвдөн. Гэхдээ тэр дасгалын дараах өвдөлт за өөр ч юм уу юуг орж байгаа тэр мэдрэмж нь 2 цагийн дотор үргэлжилж ивэл гайгүй 2 цагаас дээш ч юм уу шөнө оройдоо ч юм уу ингээд өвдөд байх юм бол ачаал маань жоохон хитэрсэн байна. Тийм учраас эргээд эмчтэйгээ зөвлөдөд дасгалынхаа ачааллыг тохируулах хэрэгтэй. Гол анхаарах юм бол иймэрхүү юм гардаг. Эмчилгээний дараа сэтэрдэг
зүйл гэж байдаг бах тий. Одоо нөгөө эмчилгээ хийлэх явцад хэвэн байснаа эмчилгээ дуусны дараа одоо хүчтний нөгөө бие мэдэл ч юм уу өмнөх хөвдөлтөнд сэтэрдэг ч юм уу тийм байдал тохиолддог болов. Тийм тохиолдол бол ер нь бараг гарахгүй. Гол нь одоо эмчийнхээ хэлсэн зөвлөмжийг дагаад гам дэглэмээ сахиа тий гэрийн одоо амбалтаар хийжсэн одоо сэргийн засаг эмчилгээний маань үргэлжлээд гэрт нь ингээд даалгавар өгдөг байхгүй гэрийн дасгалын хөтөлбөр гэдэг тийм ээ. Тэрийг ингээд үргэлжлүүлээд хийгээд байх юм бол тийм асуудал бол бараг гарахгүй. Эмчит хизээ хандах хэрэгтэй гэдэг. За ялангуяа энэ бол нөгөө мэс заслын одоо дараах хүмүүст бол илүү хамаарагдах байх гэж бодож байна. Тэгэхээр зэрэг одоо мэс заслын дараа бол одоо шархаар нь илүү хүчтэй өвдөх, шарх нь одоо нойтор гөгч байт юм уу те, нялт баахч байт юм уу те, улаа одоо цочмог халуурах өвдөлт бол эрчимтэйгээр өвдөж эхлэх юм бол энэ бол нөгөө улаан тугийн шинжгээд эмчит яралтай хандах шинжүүдийн нэг байдаг. Мөн одоо давсаг гэдсэн үйл ажиллагаа хамраад гинт шээс нь хаагдаж болно, хөл одоо гар нь гинт суларж болно, саажил нэмэгдэж болно те. Энэ тохиолдолд бол эмчит яралтай хандах шинж тэмдгүүдийн нэг юм аа. Нурууны гэмтэл ч юм уу авдаг хүмүүс хвчлэн спортын хүмүүс байдаг байх. Гэтэ спортын хүмүүс одоо буцаад эргээд одоо сэргийн засгийн эмчилгээ хийх ямар нэгэн байдлаар бэлтгэлийн төлөө авсан тохиолдолд буцаад сэргийн засгийн эмчилгээ авсны дараа хизээнээс эхлээд одоо спортоор үргэлжлүүлж хичээлэх боломжтой болох вэ? Хугацаа ч юм уу тий. Тэгэхээр яг нөгөө спортч гэлтгүй ер нь бол одоо энэ хүзүү нурууны тий энэ мэслүүдийн дараа бол одоо биеийн хүчний ажил хийдэггүй хөнгөн оюуны тий бичгийн ажил хийдэг хүмүүс бол нэг сар хагасны дараа бол ажилдаа буцаж ордол болдог. Биеийн хүчний ажил хийдэг хүмүүс бол 3-6 сарын дараа бол орно. Хэрвээ бүр ажлын нөхцөл нь одоо тохирохгүй жишээлбэл байнгын юм дөргөнтэй ч юм уу хүүтэн нөхцөлд ажилладаг хүмүүс бол бас одоо ажлынхаа нөхцөлийг солих тухай бодох хэрэгтэй. За ялангуяа спортын тамирчид нь бол нэг залуу насны одоо ийм залуучууд байдаг. Тэд нар бол маш их нэг спортод эргэж орохыг хичээдэг. Тэгэхээр зэрэг тэд нар бол доотлол нь бол 6 сар. Түүний дараа бол одоо эмчийн хяналтанд орж ахиж нэг олон эмч нарын одоо зөв тийм хамтарсан зөвлөгөөнөөр орж тийм ээ энэ одоо үйлдэл спортоо дахиж хийж болох нь үгүй гэдэг дүгнэлт гаргуулж иж спортоо эргэж ордог байгаа. Нурууны мэсцлийн дараа ер нь бол сэргийн засгийн эмчилгээ ямар ач холбогдолтой байдаг? Тий. За тэгэхээр зэрэг хилдэгдэл манай хүмүүс болохоор ингээд за одоо халгаанд нурууны халгаанд орцсон юм чи одоо би ингээд зүгээр болсон гэж бодоод байдаг байхгүй. Гэтэл бол одоо ингээд дүүцүүлж хэлэх юм бол мистасл гэдэг маань өөрөө ингээд 50% нахгүй юу. Тэгээ 50% нь болохоор зэрэг дараагийн сэргийн засгийн эмчилгээ байдаг. Тэгээ яагаад тэгж байгаа юм гэвэл ялангуяа одоо нурууны мистаслд орсны дараа одоо нөгөө ер нь тэр хүн ингээ нуруу нүдж явах шиг явж. За нурууны гүний булчингууд гэдэг юм жижигэн булчингууд байдаг байхгүй. Энэ булчингуудын хүч маш их солардаг. Тэгээд нуруугаа өөрөө ингээ доктортой байлгаж чаддаггүй. Жишээлбэл одоо ямар нэгэн ачаа өрөх үед тэр булчингууд ингээ агшаад ирэхээр зэрэг нуруу маань ингээ хамгаалж идэг байхгүй юу. Гэтэл тэр булчингуудын одоо хүчин соларцсан, өөхөр дүүрсэн эсвэл одоо бүр юм нарийнхан жижигэн болцсон мистаслын явцад бас гэмцэн байж болно тийм үү зүсэгдсэн шархнаас тийм. Ийм юмнаас болоод бол тэр нурууныхаа булчингуудын хүчийг сайжруулах шаардлагатай байдаг байхгүй юу. Тэгжээж нөгөө мэсэл маань илүү их үр дүнтэй амжилттай болдог. Тэг хүмүүс маань энийг ойлгодог учраас нөгөө сэргийн засгийн эмчилгээнд хамрагдахгүй байгаад байдаг. Одоо тэгтээ хүмүүсийн бас ойлголт бол илүү сайн эрүүл мэндийн боловсрол нь илүү сайн болсон учраас бол сэргийн засгийн эмчилгээнд бол хамрагдаж байгаа. Тийм учраас хамгийн гол нь нурууныхаа булчингийн хүчийг хөгжүүл нуруугаа доктортой сайн байлгахын тулд сэргийн засгийн эмчилгээнд хамрагдаж байгаа. Тэгснээрээ таны амьдралын чанар сайжирна. Тэгснээрээ тань ажилдаа хурдан буцаж орно тийм ээ. Тийм ийм ач холбогдолтой байдаг. Тийм байх нөгөө мэс засалд орчоод дараа нөгөө хүмүүс нуруу өвдөд байдаг гэд яриад байдаг шүү дээ. Тэр нь болохоор онцлог нь юу байдаг? Эсвэл хүмүүс ингээд мэс засалд орсон юм чинь болоо гэж бодоод сэргийн засах дараагийн эмчилгээг хийхгүй өнгөрдөг ч юм уу те. Тийм байдлаар ер нь бол ханддаг. Тий. Тэгэхээр манай монголчуудын нэг онцлог нь бол бас их гэр бүлсэг юм амьдралдаа. Тийм учраас одоо халгаанд орсон нэгнээ бүр хитрхи их халамжлаад тий байнгын одоо ингээд хэвдүүлж амраадаг одоо яадаг чи ингээд ерөөсөө юм хийлэхгүй дасгал хөдөлгөөн хийлэхгүй ажилд нь орохгүй ингээд аяг цаг хугацаа алдсан байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө нурууныхаа одоо мэслийн төрлүүдээс хамаарат хизээ одоо яаж дасгалд орох уу гэдэг нь бас өөр байдаг байхгүй. Жишээлбэл бол яг ерөнхийдөө бол мэслийн дараах одоо 1 хоногийн дотор сэргийн засалж багийнхан очиж байгаа. Тэгээ тодорхой хэмжээний одоо амьсгалын ч юм уу одоо өвдөгний
булчин чангалагч юм уу юм одоо хэвтэртний хийх юм тасгалууд заагаад өгчдөг. Тэгээд одоо наад зах нь одоо сарын дараа гэхэд жишээлбэл дискэктоми гэх тийм ээ хамгийн одоо хөнгөн зэрэг энэ хаалганы дараа гэхэд сарын дараа л одоо тэр булчин өвчийг сайжруулах, докторжуулах тэр тасгалууд эхэлдэг. Гэтэл одоо нуруу маань докторгүй байсан улмаас одоо 2 ба түүнээс дээш үнгээд одоо үеинд гэмтэл очирсан үед бол ийм бэхэлгээ одоо эрэг шураг төмөр юм хийдэг байхгүй бэхэлгээд мэсслэдэг. Тэрний дараа бол одоо нэг 6-аас 8-7 хоногийн дараа саяын тэр хүчний докторжуулах тасгалуудыг одоо хийж идэг. Жишээлбэл одоо сүүлийн үед бол нөгөө химэл жиргэвч сулах мэслэлд хийж гэн энэ нөхөр нөгөө энэ бас гэмтэл одоо баг очруулдаг, маш хурдан хугацаанд сэргдэг. Тэгээд нэг үеинд байгаа тохиолдолд нөгөө доктортойгоо тохиолдолд бол хийдэг. Тэгээд жоохон өндөр үнэтэй юм халаадаг. Тэгээд энэ халгааны дараа бол одоо шууд докторжуулах тасгалуудыг хийдэг ч юм уу ингээд мэслэгээ төрлүүдээс хамаарат эмчилгээ маань бас өөр байдаг байгаа. Тэрний дараагаас нөгөө орносоо босох ч юм уу те нөгөө их зэрэг хөдөлгөөнүүд тийм ямар ч одоо төрлийн мэсэл хийлгсэн одоо яг одоо маргааш нэмж очно ер нь нэгээс нэг хоног бол одоо бас хэвтрийн дэглэмээр барина л да. Тэгээд одоо эмч очиод орноосоо яаж босох юм, яаж суух юм, хоолоо яаж идэх үү одоо гэдгийг заадаг тий. Жишээл мэслийн дараа бол удаан хугацаанд суух одоо хориотой байдаг байхгүй. Өдөрт хэдэн ч удаа сууж болно. Гэхдээ суух цаг нь 3 минут ч юм уу ихний 14 хоногийн дотор тий. За түүлийн үед хоолоо яаж идэх ингээ хүмүүс тэгвэл одоо хоолоо хэвтийгээрээ идэх эсвэл босож зогсож байгаад одоо тий цагаан дээр ч өндөр юм дээр хоолоо тавьж байгаа иддэг ч юм уу тий. Тэгээд одоо өмд гутлаа яаж өмсөх үү, яаж хуваарийн цэврээс ах уу, яаж бис уу, яаж ихний алхам хийх үү гэдгийг бүгдийг одоо эмч мэргэжлэнүүд зааж өгдөг байгаа. Нурууны мэсцлийн дараа болохоор нөгөө хүмүүс ингээд нурууны ачаал нь хөл рүүгээ орчингуудлаа нөгөө хөл нь ингээд бадараад өвдөд идэг гэдэг. Тэгэхээр энэ талаар хоёлаа ярилцвал одоо нуруу мэдээж өвдөлт авчлаа хөл рүү ингээд ачаал л өгөөд байна уу? Энэ өвдөлт нь юунаас болоод ингээд хөл бадарч өвдөх шалтгаан болоод байна. Тэгэхээр яг нуруу өвднө гэдэг чинь өөрөө нөгөө одоо мэдрэлийн гаралтай өвдөлт байхгүй юу? Одоо мэдрэлийн язгаар дарагдсанаас, цочирсноос өвдөд байгаа. Тэгэхээр зэрэг одоо хүмүүс болохоор зэрэг хөл өвдөд ийн гэж яриад байдаг. Гэтэл үүндээ бол тэр нь бол мэдрэлийн язгаар дарагдсан нурууны өвдөлт байгаа гэдэг байхгүй юу? Тэгээд одоо тэр мессасал хийж гэнэ гэдэг чинь тэр нурууны нуглам хооронд чинь жиргэвч мөрс гэдэг нэг юм мөрс эд байгаа шүү дээ. Тэр маань өөрөө ингээд одоо гадагшаага бүлтэрч ингэж гараад мэдрэлийн язгаар цочроод дардаг байхгүй юу? Тэгэн мэсэлд оронгуудаа тэр эвэрсэн жиргэвч мөрсийг ингээд сайхан өөлөж цэвэрлэл авчиж байгаа байхгүй юу? Тэр мэдрэлийг ингээд чөлөөлж байгаа. Гэтэл мэслийн дараа яагаад хөл рүү дараад өвдөд байх тохиолдол байдгүй гэхээр зэрэг яг тэр мэслээс явцад тэр жоохон зочирсан байж болдог байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ зочрол бол тодорхой хугацааны дараа арилдаг. Зарим хүнд бол халгааны дараа шууд арилсан байна. Зарим хүнд болохоор зэрэг бас айж явцдаа айж өвчнөд айжмаар ганцаараа нэг 3 сар ч гэдэм үү 6 сар хүртэл бас хоор тохиолдолд мөргөлдөх тохиолдол байж болно. Тэгээ энэ үед бол өстой жинхэнэ нөгөө сэргэн засгамжлыгэндээ яваад жинхэнэ одоо тэр зочирсан хавгансан ч гэдэм үү тэр мэдрэлийн хаван буулгаж чочрог дарах тийм одоо бас физик хэмжлэгийн юмнуудад явна. Тэгээ дээр нь хөдөлгөөн засалтаа явдаг. Цэцлийн дараа сэргэн засгамжлыгийг хийлэгцэн. Тэгсэр нөгөө бүрэн эдгэрэлт гэж байдгүй эсвэл дахиад бүрэн эдгэрхгүйгээр ингээд дахиад сэргэн засгамжлыгийг үргэлжлүүлээд хийх явц гэж байдаг. За тэгэхээр тэнд чинь одоо нөгөө мэсцлийн процесс явагдсан байгаа шарх uuсан тийм ээ. За хамгийн ихний эдгэрэлт бол яг нэг одоо 4-6 7 хоногийн дараа гэж байгаа тийм 8-7 хоног 2 сар орчим. Бүрэн эдгэрэлт бол нэг одоо бүр одоо нэг 3-аас 12 сар жилийн дараа одоо явагддаг гэж үздэг бүрэн эдгэрэл. Гэхдээ ер нь 2 сарын дараа л ер нь гайгүй болоод хүмүүс бол одоо ажлыг явчихдаг ялангуяа одоо энэ офис ажил хийдэг хүмүүс бол байдаг. Гэтэл одоо нуруунд бол бас бэлгээ одоо эрэг шорох хийдэг гэж ярьсан шүү дээ. Бэлгээ хийдэг те. Энэ тохиолдолд бол тэр гадны биетэд одоо организм маань тасан цогцох гэж маш их цаг хугацаа ордог байхгүй. Тэгээ энэ бол одоо бүр 2 3 4 жил хүртэл үргэлжлэж болно гэж ярьдаг. Хугацааг яг тодорхойлж хэлэх яг өөрийн биш болсоох тий хүн болгонд тэгтээ тэр хүн өөрөө одоо сайхан эдгээр хурдан ажил төрөлдөө орё ийгээд хэвэн байдалтай орё гэсэн сэтгэл санаа нь байгаа. Тэгээд энэ тасгал хөдөлгөөнөө сайн хийгээд эмч байгаа заавар гэх юм бол гайгүй тэгэл сэргэлдээ сайхан хурдан явагдана. Заавал нөгөө бэртэл гэмтэл авсан ч юм уу тийм мэсцэлд ороог байсан ч гэсэн энгийн хүмүүс амьдралынхаа хэм маягт ер нь юу гэлөө анхаарах хэрэгтэй байдаг. Тийм одоо тэгэхээр зэрэг ерөөсөө нөгөө өвчин эмгий чи дангаар нь яриха болцсон шүү дээ. Одоо тухайн хүний одоо нэгдүгээрт нь сэргийн засгамжлыгийг хийн, хоёрдугаарт нь тасгал хөдөлгөөнөө хийн, одоо физик хэмжлэгээнийхээ хамнуудыг хийн. Тэгээд тасгал хөдөлгөөний гуравт нь эрүүл амьдралын хэм маяг гэдэг бол аягүй чухал. Энэ гурыг хооронд нь салгаж ойлгож ерөөсөө болохгүй. Тийм жишээлбэл одоо ингээд нуруу нүвддэг ч юм уу
нурууны хаалганд орчоод одоо биеийн жингээ хянахгүй ялангуяа хөвлийн одоо өхлөлт ихтэй ингээ том гидстэй ингээл байхад юм бол нуруу өвдөх магадлал одоо эрүүл биеийн жингээ барьж байгаа хүнээс 40% илүү өвдөх магадлал өндөртэй байдаг ч юм уу. Ийм байдаг тий. Тэгэхээр зэрэг амьдралын хэв маяг гэдэг юм аягүй чухал. Тэгэхээр амьдралын хэв маягт бол хамгийн түрүүнд одоо бид нар бол нэг юм суугаа амьдрал тэгшэлцсэнтэй холбоотой адаглал одоо офис сууж байгаа залуучууд бол 30 минут болоо заавал сандлаас босох хэрэгтэй. Босоод одоо сайхан бие тэнэлгээ сониалгаа тийм ээ. Ойр зүрийн хөдөлгөөнөө хийлгээд нэг 5 минут болчоод 3-5 минут болчоод буцаа суудаг ч юм уу тийм ээ. Одоо энэ жолооч нар энэ удаан хугацаанд тэрвээ одоо энэ том тэрэгний жолооч нар тийм ээ. Эдгээр бол заавалч одоо ингэж машинаас бууж бол бие хажлаа гаргаж ах жишээ. За ялангуяа одоо ном сууж байгаа залуучууд бол одоо сандал эргономик гэдэг нэг юм яриад шүү дээ. Сургуульд орж байгаа хүүхдээ хүртэл одоо өндөр намтанд тохируулдаг ширээс авах хэрэгтэй шүү дээ тийм ээ. Адаглал одоо сандал маань ингээд нэг гарын түвшлэгтэй гараа ингээд одоо 50-аад нэг хэдэн минут сууна гэдэг чинь одоо бүх бичин ингэж релакс солирж байгаа байхгүй. Нурууны балчингууч хойшоо нэг налаас суучдаг. Ялангуяа одоо энэ хүзүүний хэсгээр ижигсэн ингээд түвшлэгтэй болвол тийм ээ. Булчин гэж суллахад айгүй нөлөөлдөг. Тэгээд тэр сандлын одоо өндөр нам айгүй чухал байхгүй. Жишээлбэл ингээд намхан сандал дээр суучих юм бол нуруу өвдөн өндөр сандал дээр суугаад хөлч уулаараа бүтгүрхгүй болвол одоо өвддөг. Жишээлбэл одоо ингээд нэг орд дивана хүртэл одоо ингээд сунгахтаа залуучууд сууж үзэх хэрэгтэй шүү дээ. Бүгсчин одоо энэ өвдгнөөсөө доошоо явал орчих юм бол тэр таны нуруу явандаа тэрний диван өвдгөн л гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг тэр юм одоо суудал сандал орд ширээний одоо өнрийг бол заавал үзэж явах хэрэгтэй. Жишээл одоо миний сууж байгаа сандал бол том давгүй сандал байна. Надад их толгууртай хөлийн бол маань бүтэн ингээд газар хүрсэн. Тийм айгу тийм зүйлүүд шалтгаалдаг гэж байна. Тийм юмнуудаас тий. Тэгээ би ингээд тогтмол барин дасгал хөдөлгөөнөө хийн. Тий. Тэгээд шин сайхан нартай унтах хэрэгтэй. Гэх мэт чинь амьдралын хэв маяг гэдэг чинь одоо ерөөс нөгөө өвчлөл гэдэг чинь амьдралын хэв маягийг буруу хэв маягтай хүмүүс өвдөд юм л гэж хэлээд байгаа шүү дээ. Ер нь бол тий. Заавал нэг тийм суугаа ажилттай хүмүүс заавал нэг спортын хүмүүс тий. Ингээ хүн ч гэсэн хэв маягаасаа болоод хэрэгжилж байгаа тий. Одоо би бас нэг подкастаар ярьж лээсэн нэг залуу IT инженер залуу орж ирж байсан. Тэгээ 22 настай. Тэгээд би одоо ингээд өстө дасгал хөдөлгөө идэв өглөө босч гүйдэг мөдөөс юу идэж уудаг гэх ингээд тэгсэн юм миний нуруу өвдөд сүултээ би өстө бараг ингэж амьдрах хэрэгч байна уучгүй юу гэдэг ингээд надад бас зовлонгоо ярьсан байхгүй. Тэгээ тэр залуу маань яадан гэсэн чинь ингээд 2 компьютертай байна. Тэгээ энд нь ингээд нэг ширээн дээр ингээд компьютер нээж яадаг. Энд бас нэг ширээтэй ингээд компьютер яадаг. Тэгээ манай хүн яадаг вөхрөө зэрэг ингэж нэг харж игээл баян ингэж бие маш гисэн хөдөлгөөн хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө нурууны чинь доктортой байдал алдагдаад нуруу чинь өрөөлд ингэж ачаалттай ажиллаа. Тэгээд нуруу нь өвдөд нуруу нь бүр ингээд үзлэх үзсэн чинь нуруу нь бүр юм докторгүй болцсон байгаа байхгүй. Тэгээд одоо тэр залууд би цог зөвлөгөөг нөгөөд хамгийн дөрөв тэр залуу одоо тэр ажлын орчноо өөрчлөх хэрэгтэй байхгүй. Тийм одоо байршлал өөрчлөх хэрэгтэй байхгүй. Ямар ч гэсэн нуруугаа машигдаг хэлбэртэй байлгаж болохгүй. Тийм. Тэгээ бас манай эмэгтэйчүүдэд их тохиолддог. Одоо жишээл нэг хагас автомат угаалгын машинтай эмэгтэйчүүд яадаг вөхрөө зэрэг нөгөө усаа ингээд бас зүйдэг юм байна л да. Тэгээд ингээд угаалтар бас ингээд ус авлаа буцааж ингээд хийлээ. Тэгээ ингээд дандаа бас ингээд мушгаад идэв ингээд нуруугаа тийм машгах хөдөлгөөн чинь нуруунд ерөөсөн хамгийн байхгүй. Ялангуяа тэр нурууны мэслийн дараа 1 сар бол тийм машгах хөдөлгөөн ерөөсөө идэггүй шүү дээ бүх их гэдэг хөдөлгөөн идэггүй байхгүй. Тэгэхээр нуруугаа айлгах юм машгаас сэргийлж явах хэрэгтэй. Адаглал одоо залуучууд хүн юм өргөхдөө одоо заавалчгүй ингээд гисээ ингээд сайхан татаж чангалчаа тий. Тэгээ дандаа өвдгөөрөө нугалд сууж ингэж юм авч биетийг ингэж ойрхон өргөж тэгээд эхлээд өвдгөн тэнийчээ тэгээ дараа нь тэнийг гээд одоо нуруу хамгаалах техник гэж юм том юм байна л да. Энэ одоо боловсролд бол суралцах хэрэгтэй. Тэгэхээр сэргээн засгийн хэмжээ гэдэг бол ерөөсөө эрүүл мэндийн боловсрол олгодог сурагч багш байхгүй. Ерөөсөө энэ сэргээн засгийн багийнхан чинь. Тэгэхээр зэрэг таны өвчнийг эмчлэхээсээ илүү оронгууд чинь л одоо ингэж суугаараа тэгж суугаараа ингэж өргөөрэй гэдэг зөвлөгөө энэ эрүүл мэндийн боловсрол олгодог юм маш их ярьдаг байгаа. Энийг бас анхааралтай сонсож амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Маш их баярлалаа. Танд нэмэлтээр хэлэх зүйл бол нэмэлтээр хүмүүст анхааруулах зүйл байгаа юу? Миний асуугаагүй ч юм уу зүйл үлдсэн байж магадгүй. Тэгэхээр ер нь бол тэгэхээр зэрэг ямар нэгэн одоо юмнаас өрчсөн сэргийлэх тэгээ мессасл гэмтлийн дараа ч юм уу заавалчгүй сэргээн засгийн хэмжлэгэндээ хамрагдаараа эн чинь бол одоо месслийн дараах одоо халааны чинь тийм ээ үр дүнгийн 50% гүйцэтгэдэг шүү гэж би түрүү ярьсан тий. Тэгэхээр зэрэг сэргээн засгийн хэмжлэгэнд хамрагдах юм бол та одоо эрүүлэх урт удаанаас л амьдрал чанартай амьдрнаа л гэсэн үгтэй. За харалтайсан баярлалаа. Баярлалаа. Өнөөдөр урилгыг бас хүлээж аваад та юм гоё үнэтэй зөвлөгөөгөө манай зөв гэсэн баярлалаа. За баярлалаа. Танаас өндөр амжилт хүсье. За баярлалаа.